За одоо тэгвэл хэрхэн MetaTrader татаад Vantage Broker-ийнхоо арилжааны дансыг оруулах вэ? За одоо тэгвэл бүгдээрээ энэ downloads гэдэг хэсэг дээр дарангуут энэ дээр нөгөө нэг платформудаар татах хэсэг гараад ирнэ. За эндээс мэдээж хэрэг бид нар MetaTrader 5 хөвчлөө ашиглаж байгаа шүү дээ. За тэгвэл MetaTrader 5-аа за энэ Windows, за Mac мэтчлэн одоо энэ үйл системүүдээс бүгдээрээ сонгоод ямар төхөөрөмжнөөс орж байгаагаас хамаараа татнаа. За би мэдээж хэрэг одоо бол Windows хэрэглэж байгаа учраас Windows хэсгийг одоо дарлаа. За тэгэнгүүт энэ дээр нөгөө татагдчих шүү дээ. За ингээд татсан одоо програм дээр дарлаа. За ингээд сууж эхэлнэ гэсэн үг. За тэгээд суусны дараа юу гарч ирэх бүгдээр харцгаая. За энэ хэсгийг хаачна. За одоо ингээд Vantage Broker гэж гараад ирж байгаа. За үүний дараа Next гэдэг дарчих. Тэгээд dot хэсгийг сонгож өгөөд за энэ дээр одоо логин тэгээд нууцуг серверээ бүгдээрээ сонгож гин. За энэ дээр би демо данс оруулъя заяа. За демо дансан дээр болохоор миний нэг ийм демо данс байна. За энэ демо дансны мэдээллийг оруулчих гэсэн. За тэгвэл энэ дээр эхлээд нөгөө нэг copy чинь за нэвтрэх дугаараа гэсэн үг. За тэгээд үүний дараа болохоор нууц үгээ бичиж өгнө. Нууц үг маань болохоор яг copy хийж болдоггүй учраас яг хараад шивж өгдөг байгаа шүү. За ингээд нууц үг бичлээ. Серверийн хувьд бол яг демо гэдгийг сонгож чинь хэрвээ та лайв байсан бол яг лайв байсан бол бодит данс байсан бол эдрийн аль нэгийг сонгоно. Яагаад гэвэл мэйлэр нөгөө нэг мэдээлэл нь очсон байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр шинэ данс нээх болгонд мэйл рүү таны бүртгэлтэй мэйл рүү чинь одоо нэвтрэх дансны чинь мэдээллүүд очдог гэсэн үг. За ингээд finish дарчих бүгдээрээ. Incoming mail. За finish дарсны дараа яг энэ данс руу нэвтрээд орчихлоо. За юм байна. Тэгээд нэвтэрсэн бол мэдээж хэрэг бүгдээрээ MetaTrader дээрээ тохиргоогоо хийгээд нөгөө нэг арилжаа хийж чадна гэсэн үг. Харин MetaTrader дээр хэрхэн арилжаа хийх үү? Тэгээ тав дээрээ хэрхэн тохиргоонуудаа хийх гэдэг өөр хичээл байгаа учраас та тэр хичээлийг үзээрэй. За баярлалаа. Амжилт хүсье.